Үндэсний түүхийн музейд нэгэн шинэ үзүүлэг нээлттэй хийлээ. Археологийн эрдэмтдтэй хамтарсан баг Эгийн голын АЭС-д өнгөрсөн 2 жилийн хугацаанд малтлах судалгаа хийж 400 гаруй олдвор илрүүлсэн байна. Өмнө нь олдож байгаагүй ховор содон үзүүрээс эхлээд чулуун зэвсэг, хүннүг үе 13 дугаар зуунтай холбогдох 280 гаруй олдврыг энэ үзүүлэлтэнд дэлгэжээ. Үзэгч таны харж байгаа энэхүү цутгуурын шанага 1 литрийн багтаамжтай. Өмнө нь ийм төрлийн олдвор олдож байсан ч хэмжээ нь бага, нарийн тооцоог байжээ. Шанагны ишиг эрэгтэй хүний бэлэг эрхтнийг дүрслэн мөн чулууг засаж бүтээсэн байна. Эгийн голоос зөвхөн баруун аймагуудад тохиолддог мөнх хайрхны гэж тодорхойлогддог буш илэрсэн тухай Улаанбаатар их сургуулийн археологийн багш Идэр Хангаа ярьлаа. Ерөнхийдөө бол одоо 10 орчим ашиглал малтсан байдаг. Тэдгээрээс бол ерөнхийдөө ясан халавга эсвэл одоо хүрэл утга эсвэл одоо хүрэл одоо шүүг тэгтэл эгийн голоос олдсон энэхүү ашиглалгаас бол одоо тэр бүх оршуулгад гардаг бүх олдрууд нэг дороос илэн олдсоноор бас онцлогтой байна. 2014-өөс 2015 онд хийсэн малтлахын үр дүнд нэгэн жижиг суурингийн туйрыг судлаачид илрүүлжээ. Эгийн голын хөндөгөөс хүн төрөлхтний олон үед хамаарах булш бунхаа олддог. Шинэ чулуун зэвсгийн үетэй холбогдох нэгэн эртний булшнаас их Юан улсын үед хамаарах мөнгөн идэл олсон нь үүний нотлохоо гэсэн тайлбарыг Монголын үндэсний музей эрдэм шинжилгээний ажилтан Одоотор өглөө. Тэр дээр байгаа мөнгөн идэл дээр байгаа нацаг дор чихээ энэ бол одоо бурхны шашин дэлгэрч байсан цаг үетэй бол холбогдох. За энэ төрлийн утгаас олдрууд за Оросын холбооны улсын Казахстан, за өвөр Монгол, мөн одоо Монгол нутагт малтсан одоо дурсгалуудаас илэрч олддог. Эгийн голын усан цахилгаан станц барихтай холбогдуулан 1992 оноос археологийн авран хамгаалах үйл ажиллагаа явуулсан байдаг. 2014-өөс 2015 онд хийсэн малтлах судалгаа нь үндэсний археологийн эрдэмтдийг нэгтгэсэн орон нутгийн иргэдийг татуу оролцуулж чадсанаараа онцлог гэж төслийн багийн мэргэжилтэнд лав сүр үзэж байна. Цахилгаан станц төслийн одоо урьдчилан шатны дэд бүтцийн ажлууд бол эхэлчихсэн явж байгаа. Үүнд бол яг Эрдэнэ дотоос төслийн талбар хөрөх автоцсан болон цахилгаан хэмжүүл хаагуун шугам ажлууд бол концессийн гэрээ байгуулагдаад одоо эхлэж явж байгаа. За археологийн судалгаан дээр бол яг төслийн нэгжийн зүгээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол нэг тэрбум орчим төгрөг зарцуулаад эдгээр туршлагыг аврам хамгаалаад байна. Өмнө нь Эгийн голын айс аваас гарсан ховор содон 325 гаруй олдврыг үзэгчдийн хүртэл болгож байсан. Цаашдаа ч судалгаа шинжилгээний ажлууд улам өргөжөж археологийн үнэт олдвруудыг авран хамгаалах ажиллагаа үргэлжлэх